За сайн байцгаана уу. За тэгээд Багрын ахыгийн эхний 7 хоногийн 2 ялгчтай ингээд хамт сууж байна. За тэгээд өөрсдөө танилцуулах уу? За наваа Гономцлон гэдэг. Бачлууны онон гэдэг Facebook дээр тэгж байгаа. За тэгээд Багрын ахаа тэмцээн Багрын фудын Facebook-ийн хуудсан дээр явуулж эхлээд эхний 7 хоногийн 2 ялгчтай болсон байгаа. Тэгээд сэтгэл өндөр байна. Ер нь бол нэлээд өндөр байна. Би өөрийгөө яг үнэхээр би хожин хийж бодоагүй. Тэгээд эхний 1 хоногт би чинь хамгийн сүүлд нэг хариулт өгөөд чадаагүй. 2 дахь хоногт нь 2 өдрийн ялаа бас хариулж чадаагүй. Тэгсэн чинь яасан бэ? 3 дахь сошиал цайлцсан шүү дээ. Хамгийн сүүлд буурлаг байсан. За тэгшээ. Сэтгэл өндөр байна. Ер нь бол телевизээр гардаг ахаг бол үзэх их дурггүй. Тэгээд интернетээр яг миний яг завдаг цагуудаар таарч асуултанд тавигддаг. Тэгээд ер нь лацтай оролцлоо. За тэгээд хамгийн сонирхолтой асуулт нь ямар асуулт байсан? Хамгийн хоногшсон. Тэр Франц Маркийн нас орсны дараа байж нэрний үгж үзсэн бэ. Тэр бол өстой хамгийн их нервээр тоглосон асуулт байсан. Яаж энэ хариултыг нь олсон? Би хариултыг нь олж чадаагүй. Тэгшээгүй. Ер нь бүх асуултууд бас нэлийн сонирхолтой байсан. Өдөр ер нь адилхан явдаг. Миний хувьд одоо мартагдчихад байгаа асуултууд нь хамгийн сонирхолтой асуултууд байсан. Энэ зүгээр ямар шиг асуултууд байвал зүгээр санаж эсвэл одоо явуулсан асуултууд нь боломж юм байсан уу? Ер нь боломж юм байсан. Юм боломж. Илүү те ийм юм болсон яагаад энэ болсон бэ? Одоо нөгөө бас буудаа ирээд нөгөө нэг бишээ буу тулгуулаа загсаа нарьсан үний биш үү? Тэр мөр бол үнэхээр сонирхолтой байсан. Энэ зүгээр оюухан шаарсан асуултууд нь сонирхолтой чинь үү? Ямар асуулт вэ? Оюухан шаарсан. Тэгээд нөгөө хүмүүс ингээд хариу өгнө шүү дээ. Хариу өгөнд яагаад энэ хүн ингээд энэ хариуг өгч би юун дээр налж өгöd. Тэгээд зөв хариу гарсны дараа би чирт яагаад энийг харж чадсангүй гэж шаардлагатай. Тэгээд шагналын хувьд бол юм байсан. 7 хоног нэг ядаж тодорхой хэрэгтэй байсан. Та хоёр маань яг хүчтэй өрсөлдөв. Яг оноо тэнцсэн учраас одоо ингээд манай иж бүрдлийг манай дундуур нь хоёр тэнцсэн хувааж байгаа болчиход байна. Тэгээд шагналын хувьд бол ерөөсөө нэг гэр бүлийн Багрын фудээс та бүхэнд одоо ерөөсөө цагаан сарын салаад одоо бүх хэрэглээг юм бол олгож байгаа. За тэгээд шагналтай сэтгэл хангалуун байна. Би тэр хоёлоо хурдан болсон. Хурдан гэж магадгүй болохгүй гарч байгаа. За тэрийг одоо дараа нь өөрсдөө шийдэх. Би чараад өөрийгөө хурдталаа лаг гэдэг. Тэгээд хуруутаа. Би хайчлаа даавал гэдэг. За тэгээд манай Багрын фуд компаниас зохион байгуулж байгаа Багрын ах манай Facebook Багрын фудын Facebook хуудсан дээр маань 7 хоног явагдана. Дахиад 2-7 хоног явагдана. Та бүхэндээ одоо аз хүсье. Тэгээд хоёр бас хандаж хэлэх хэрэгтэй. Дараагийн ялгчтай зориулж. За тэгээ бүгдээрээ хичээгээрээ эхний 1-2 өдөр нь одоо оролцож чадаагүй гэдэг битгий хойш авахсуугаарай. Заавал ингээд яад чадгүй ингээл тэгэл нөгөө эргэн тойронд байгаа бүх хүмүүсээ ашиглаад орцоорой тийм бол над чиг энд ингээд сууж ахна шүү. За тэгээд дараа 7 хоногийн багаар уулзцаа баяр таа. За баярлалаа.